Сайн байцгаана уу хүмүүс байна. За бүгдэнд маш их баярлалаа. Бүгдээрээ 2000 олсон байна. За та бүхэн маш их дэмжиж өгөөд сав дараад бас лайк дараад комент бичиж байгаа хүмүүст маш их баярлалаа. За миний хувьд болохоор Adobe програмыг та бүхэнд үнэгүүгээр YouTube суваг дээр оруулах гэж маш их хичээж бэлтгэж оруулж байгаа. За тэгээ олон хүмүүс бас маш олон гоё комент бичиж байгаа болохоор их урамтай байгаа. За тэгээ цаашдаа 2025 оны эхний улиралд Illustrator-ыг бас та бүхэн зааж төлөвлөгөөтэй байна. За тэгээ удахгүй та бүхэнд гоё контентуудыг бэлтгэж оруулах болно. За өнөөдрийн бичлэгээрээ класс морфизмыг та бүхэнд бүрэн ихээр нь танилцуулъя. Хүмүүс класс морфизмыг ашиглахгүй байгаад байна. За бид өмнөх болохоор 2 удаа класс морфизмын талаар хичээл оруулсан байгаа. За энэ удаад өөрийнхөө ямар амархан аргаар класс морфизмыг хийдэг талаар Photoshop дээр та бүхэнд хичээлийг бэлтгэж үзүүлье. За тэгвэл бүгдээрээ хамтдаа манай өрөөнөөс хичээлийг хийе. Гажаа. Класс морфизм гэдэг байгаа. За миний хувьд бүр 2 хичээлийг YouTube-д хуудас байршуулсан байна. Класс морфизм биш яг юу юм бэ? Бас эхлэл хаанаас үүссэн? За хэрхэн хийх талаар, за тэгвэл бас хэрхэн ашиглах талаар би YouTube сувагт байршуулсан байгаа. За өнөөдрийн хичээлээр болохоор класс морфизмыг би маш амархан арга олсон байгаа. За тэр аргыг л та сурчих юм бол би яагаад өмнө нь ингэж бодоогүй юм бол гэж бодогдохоор хэмжээнд өнөөдрийн хичээлийг сурах юм бол тэрийг сурж байгаа хаа. За миний хувьд ч гэсэн өмнө нь огт ингэж бодож байгаагүй. Гэхдээ ганцхан тэр зүйлийг дарцсан чинь класс морфизмыг бүрэн утгаар нь ашиглах боломжтой байдгийн байна. За класс морфизмын тэгвэл юун дээр яг ямар постэр дизайн дээр трендинг болоод хүмүүс маш ихээр ашиглаад байгаа юм бэ? Класс морфизм дизайн гэж яг юу юм бэ гэдгийг өнөөрөө түр сайтуудаас харсны дараа за Photoshop дээр би тань бүхэнд тэр трендийг хэрхэн хийх талаар заагаа. За дараа нь нөгөөний гоё аргаа зааж өгье. За тэгвэл өнөөдрийн хичээлдээ шууд орцгоё. За класс морфизм гэдэг бүгдээрээ Pinterest-ээс ингээ хайж үзэх юм бол за маш олон класс морфизмтэй холбогдлоо дизайн гарч иж байгааг та бүхэн харж байна. За миний хувьд болохоор класс морфизмыг зөндөө энэ жил бол ялангуяа маш их ярьж байгаа. За энэ класс морфизм гэдэг нь ямар хөө дизайн юм бэ гэдгийг бүгдээрээ баг мэдж байгаа гэж бодож байна. За бүгд солонгосоор сайхан юм бол класс морфизм гэж хайх юм бол класс морфизмтэй холбогдлоо ингээ маш олон дизайнууд байгааг та бүхэн харж байна. За энэ нь бол зүгээр зөвхөн класс буюу зөвхөн шилэн юм шиг болгоод үндсэн нь одоо цаана байгаа бэкграундыг яг л наан одоо шил тавьсан юм шиг тийм загвар хийж харагдуулж байгаа гэсэн үг. За харах юм бол солонгост болохоор класс морфизмыг иймэрхүү маягаар маш их ашигладаг байгаа. Маш гоёор иймэрхүү эсвэл юу гэдэг иймэрхүү ч юм уу амар олон төрлөөр класс морфизмыг бүр бүх салбарт ашиглаж байгаа. За тэгвэл яг трендийн яг буюу хамгийн их одоо ашиглагдаж одоо энэ жил хамгийн их хүмүүст хүрсэн нь ямар загвар вэ гэхээр одоо энэ байна. Харах юм бол хүмүүсийн ингээд царай эсвэл моделийн ийм царайнууд дээр ч юм уу эсвэл бэкграунд дээр ийм класс морфизм ийм маягаар ашигласан. За энэ класс морфизмыг болохоор энэ жилийн тренд байхгүй одоо ингээд талаар ингээд болгодог ч юм уу эсвэл ингээд бүтэн нүрийг шилэн маягийн болгодог ч юм уу. Энэ болохоор класс морфизмын энэ жилийн тренд байхгүй юу. За тэгээ энийг болохоор хүмүүс маш их харчаад өөрсдийнхөө загвар дизайнда маш их ашигласан байгаа. За ялгаагүй Behance-аас ч гэсэн ингээд класс морфизм гэдэг хайх юм бол маш олон загвар дизайнууд гарч ирэх байгаа. За би та бүхэнд зөндөө хэлж байгаа. Өөрсдийн хийх гэж байгаа дизайнтай холбогдолтой зүйлийг доор хаяж штэ. Pinterest-ээс 2-3 хэлээр за тэгээд ядаж Behance Dribbble гэж сайт байгаа. За ядаж Behance-ээс ч юм ингээ хараад хүмүүсийн хийцэн байгаа загваруудыг ингээд харчих юм бол та бүхэнд иймэрхүү маягаар хийвэл болох юм байна штэ гэдэг нэг санаа орж байгаа. За миний хувьд баг 7 хоногийн өмнө одоо постэр хийх захиалга ирсэн бол 7 хоногоос хоошоо за яаж хийх вэ гэж одоо сайтуудаас ухаад Pinterest ч юм уу янз бүрийн сайтуудаас ухдаг. Бас өөрсдөө хадгалсан дэр зүйлсүүдээрээ ингээд хийдэг байгаа. За ер нь энэ харах юм бол энэ чинь нөгөө Vision Pro штэ. Vision Pro-гийн UI-ын ч гэсэн бүгдээрээ ер нь бол та бүхэн өдөр тутамд маш их харж байгаа загвар дизайн гэх юм бол класс морфизм байгаа. Яг л гэхээр iPhone ч юм уу одоо Samsung дээр хэрэглэгдэж байгаа UI дизайн бүгд класс морфизм ашигласан байдаг байхгүй юу. Тийм болохоор та бүхэн угаасаа энэ класс морфизм юу вэ гэдгийг мэдэхгүй ч гэсэн маш өргөнөөр энэ класс морфизмыг ашиглаж байгаа. За миний хувьд ч маш олон постэр дизайн хийсэн. За харах юм бол миний YouTube сувгийн маань энэ channel art байгаа шүү дээ. За энэ channel art-ыг харах юм бол бас одоо класс морфизмыг ашиглаад энэ чинь ингэж хийсэн байгааг та бүхэн анзаарч байна. За тэгээд YouTube сувгмыг маань жоохон доошлуулах юм бол бас класс морфизмын одоо ийм thumbnail бэлтгэсэн байгаа гэсэн харж болно. За харах юм бол энэ аль класс морфизмын хичээл байна. За энэ класс морфизмыг ашигласан байна. Энэ чинь бас
класс морфизм, чиний класс морфизм гэдэг. Энэ бол ингээ маш олноор ашигласан байгааг харж байна. За өргөжлүүлээд за трендийн сайн та бүхэнд хэлсэн шүү дээ. Одоо хүмүүс дээр ер нь класс морфизмыг ингээ талаар нь ч юм уу ингээ маш олон байдлаар ингээ ашиглаж байгаа. За энэ дээр болохоор класс морфизмыг өгөх юм бол энэ мэн. Харж байна уу? Тэгээд энэ дээр нь болохоор текст дээрээ одоо юу гэдэг постэр гэдэг ч юм уу. За ингээл өөрсдийнхөө дуртай фонтоор энэ бол ингээл маш олгоноор ингээд класс морфизмыг иймэрхүү байдлаар ингээ ашиглаж байгаа. За тэгвэл энийг яаж хийх вэ? Энэ бол одоо ийм хүмүүс дээр ингээд класс морфизмыг ашиглаад яаж хийх вэ гэсэн хичээлүүд маш их байгаа байхгүй юу? Тэгвэл энэ одоо энийг яаж хийдэг юм бэ? Ер нь бол арга нь юу юм бэ гэдгийг та бүхэн танилцуулъя. За миний хувьд болохоор энэ Pixels гэдэг сайтаас болохоор энэ зургийг татсан байгаа. За бүгдээр нэг өөр зураг татъя л та хамаагүй. За энэ зургийг татчихъя. За тэгээд download. За тэгээд татсан зургаа болохоор зүгээр шууд Photoshop руугаа оруулаад ирнэ. Түүний дараа яах вэ гэхээр Ctrl G миний keyboard доор харагдаж байгааг та бүхэн харж байгаа бах. За миний хаана юу дараад байгааг мэдэхгүй байгуул энэ доор keyboard харах юм бол харагдаж байгаа шүү. За Ctrl G гээд copy хийдэг байгаа. За түүний дараа яах вэ гэхээр за энэ Ctrl G хийснээ болохоор бүгдээрээ нүдийн дараа алга болгочих. За тэгээ энэ icon дээрээс болохоор solid color дараад за цагаан өнгийг нээчи. За түүний дараа юу гэхээр select-ийг дар заяа. Select-ийг дараад M үсгэн штэ. Select-ийг дараад энэ хэмжээнд нэг зурсныхаа дараа за энийг болохоор gradation өнгө өгнө гэсэн үг байгаа. За энэ icon дээр дарсны дараа gradation гэдэг өөр нь очороо. За түүний дараа бүгдээрээ үгэн чинь иймэрхүү төрөл гарчран gradation-ы. За энэ gradation гэдэг өнгөн дээр нь дарах юм бол эхний өнгийг нь болохоор хар өнгөөр 100%-тэй. За энэ цагаан дээр дарах юм бол энэ хоёр дахь өнгийн цагаанаар гэхдээ энэ opposite-ийг нь болохоор 100 биш тийг болгоод окей дарна. За түүний дараа болохоор энэ одоо англ биш кагду. За энийг нь болохоор 180 градус руу шилжүүлээд окей дарна. За тэгэх юм бол яаж вэ? Нэг иймэрхүү нэг юм цагаанаас харлуу за нэг иймэрхүү дизайн ингээ үүсэж байгаас. За энэ болохоор класс морфизмын одоо эхлэл нь байгаа байхгүй юу? За одоо энийгээ бүгдээрээ copy paste хийгээд ингээ дүүргчүүд болно. За Ctrl G гэж хагаад хажууд ишээ шууд ингээд хуулаад явж болно л да. За тэгхгүйгээр Illustrator дээр Ctrl D гэхээр шууд хуулсныгаа шууд copy paste хийж явчихдаг байхгүй. Тэр аргыг зааж өгье. За өнөөдрийн эхний тип шүү. За бүгдээрээ энэ шугам байгаа шүү дээ. Ctrl R дарах юм бол юм шугам гарч ирдэг. За Ctrl R-аа дараа шугамаа татаж ирээд яг энэ ингээд магнит буюу ингээд наагдах байгаа. Наалтна ингээд snap-тэй. За наалтсны дараа бүгдээрээ эн чинь Ctrl T дарж агаад хажууд ишээг нь яг snap-тэй энэ оронд нь аваач тавьсны дараа enter дараад тэгээд Ctrl Alt Shift T дарах юм бол яг сайн хуулсан байрлалаараа copy хийгдэг байгаа. За бүгдээрээ ингээд copy хийчин. За Illustrator дээр болохоор Ctrl D дарахаар шууд эхний хуулсан хэсэгтээ шууд дараачийн ижилхнэр шууд зайтай хуулагддаг байхгүй. За бүгдээрээ layer хэсгээсээ болохоро энэ бүгднийг сонгоод Ctrl E буюу эднэрийг бүгднийг нэг layer болгож байгаа. Ctrl E болгосны дараа Ctrl T дараад за ингээд дүүргэж. За тэгээд T дарааж байгаа ингээд дэлгэцээ дүүрлэх чинь. За 91 болцсон. За үүний дараа бүгдээрээ энийг PSD файлаар заавал хадгалах хэрэгтэй. Ctrl Shift S дарах юм бол PSD файлаар хадгалж болно. За миний хувьд болохоор за ингээ хадгалсан. За миний хувьд болохоор файлаа бол ингээ хадгалсан байгаа. За та бүхнээс PSD файлаар заавал хадгалаарай. За түүний дараа дахиад нэг арга байна. За энийг болохоор Ctrl G буюу хуулсныхаа дараа Ctrl T гээрээ бүгдээрээ өнцгийг ингээ өөрчлөөрөө. За тэгээд Ctrl T гээрээ ингээ дүүргээд за бас нэг юм өөр энэ хэсгээсээ цагаанаар ийшээ gradation харлуугаа болсон маус. За тэгээ Ctrl Shift S гээд дахиад энийг 2 гэж байгаа ч юм уу хадгалаарай. За түүний дараа эднэр дээр байгаа эднэр болохоор бүгд хэрэггүй бүгдийг устгаарай. За тэгээд Ctrl G гээд энэ зураг хуулсан байгаа шүү дээ. За одоо энэ snap чи ингээ харагдаад ядаргаатай байгаа бол энэ хэсэг рүү ороод бүгдээрээ энэ extract гэдгийг нь алга болгочих юм бол бүгд ингээ алга болчдөг байгаа. За keyboard-наас болохоор Ctrl H үсэг байгаа. За
За одоо болохоор яах вэ гэхээр бүгдээрээ энэ фильтр гэсэн хэсэг рүү очиод blur байгаа. Blur-ыг хэсгээс энэ caption blur гэдгийг сонгоно. За тэгээ энэ caption blur-ыг болохоор за миний хувьд нэг 20 итэрч. Энд болохоор яг одоо тодорхой тоо хэлэх бол боломжгүй. Та бүхний хийж байгаа загвараас хамаараад өөр байгаа учраас за яг 25 хийн шүү гэсэн юм бол байхгүй. Та хүн өөрсдөө мэдрэмжээрээ ингээд нэг өгөөд үзээрэй. За миний хувьд болохоор нэг за 25-ыг өгчий. За enter. Энэ preview дээр дарах юм бол урчилж хардаг байгаа шүү. За enter. За түүний дараа яах вэ гэхээр filter хэсгээсээ очоод энэ filter gallery гэдэг хэсэг рүү очоорой. За тэгэх юм бол нэг ийм түүл нээгнэ. За нээгдсэний дараа энэ хэсгийг нь болохоор бүгдээр нэг 50 мав ч юм уу. За бүр сайн харагдахгүй байгаа бол нэг 25 мав болгочих. Тэгэх юм бол өнөөдрийн постэр чинь ингээд харагдана. За миний хувьд болохоор өмнө хийцэн байгаа шүү, сонгоцсон байгаа учраас шууд class morphism-ийн шилэн хэлбэр нь шууд орчиж байгаа байхгүй юу. Гэтэ та бүхний хувьд болохоор энэ чинээс одоо class morphism гэсэн class буюу ингэ шилийн юм шиг болгодог ийм фильтр байгаа байхгүй. Гэтэ энийг олж чадахгүй байгаа бол энэ нэг түүл байгуус энэ чинь очоод G9-ийг дар. Тэгэх юм бол шууд class morphism-ийн одоо class гэдэг гарч ирнэ. Одоо би энэ neon glow гэдгийг сонгохын тулд энэ дээр дарлаа neon гэж бичих юм бол шууд n үсэг рүү очиж байгааг та бүхэн харж байна. За харж байна уу? Тэгээд өөрсдийнхөө ийм фильтрийг өгдөг байгаа. За өнөөдөр бүүнөрөө классыг сурж байгаа учраас классыг сонгоод за энэ чинь болохоор баг шууд нөгөө класс morphism-ийн одоо юу н ороод ирж байгаас одоо загварна. За гэхдээ яах вэ гэж бид нэр өөрсдөө сайн хийсэн файлыгаа дуудах хэрэгтэй. За дуудахын тулд бүүнөр энэ чинь нэг жижигхэн icon байгаас энэ icon дээр дарддаг юм load texture гэж байгаа. За load texture-ыг очсны дараа бүгдээрээ нөгөө хадгалсан файл байгаа шүү дээ. Тэр файл руугаа очоод за миний хувьд болохоор энэ чинь хадгалсан байгаа. За энэ вэ. За энэ файл сайн хадгалсан шүү дээ. За энэ файлыгаа сонгоод enter даа. За тэгэх юм бол шууд саяник хадгалсан файлны дагуу ингээ класс ороод ирнэ. За тэгээд энэний болохоор 3 ийм юу байгаас хэсэг байгаас бүгдээрээ за юугийн одоо ямар очтой мэдгүй зүгээр ингээ хөдөлгөөд үз. Тэгэх юм бол класс morphism-ийн хэмжээ, хоорондын зай, хэр өхөө гэдэг нь одоо харагдаж байгаа. За бүгдээрээ ингээ тохиромжтой хэмжээнд болчлоо гэж үзэх юм бол за enter окей дарахад болох байгаа. За тэгэх юм бол за харж байна уу? Ингээд class morphism-ийн загварыг ингээд болчихж гин гэсэн үг. За энэ иймэрхүү маягаар class morphism-ыг маш их ашиглаж байгаа. Бас хүмүүсийг ингэж ашиглаад байгаа. За энэ зургийг Ctrl G гээд туулсны дараа AM үсэг дараад энэ талын заяа. Талын ингээд сонгосны дараа Ctrl G гэж сонгоод мөн ялгаагүй саяных фильтр руугаа ороод эхлээд caption blur-ыг өгчнө. За миний хувьд энэ удаа жоохон их өгч. За түүний дараа фильтр руугаа ороод фильтр галерей руу ороод саяны өөр нэг хадгалсан юу байгаа шүү дээ. Энэ за бүгдээрээ энэ классыг өгье. За тэгээд load гэж дууцны дараа сайн харагдахгүй байгаад энэ чинээс бүгдээрээ 20 ч юм уу ингээд сайн харагдахаар зарж гинөө. За миний сайн хадгалсан загвар маань нэг юм дөрвөлжин маягийн шилийн юм шиг ийм загвар байгаас. За ингээд хэр өхөө гэдэг энэ дээрээс ингээд сонгоод за өөрсдөө мэдрэмжээрээ за тэгж окей дарах юм бол за ингээд талд нь өгч байгаа гэсэн. Энэ тал нь class morphism-гүй за энэ нь class morphism-тэй гэсэн үг байгаа. За ер нь иймэрхүү маягаар энэ болохоор энэ жилийн трендинг гэж хийж болохоор байгаа. За өнөөдөр тэгвэл та бүхэнд би яг нөгөө нэг class morphism-ыг амархнаар хийх арга олчлоо гэж хэлсэн шүү дээ. За өмнө нь болохоор за бүгдээр харах юм бол одоо энэ чинь ингээд class morphism-ыг оруулсан байгааг харж байна. За тэгээ хөдлөх юм бол хаанч нөгөө class morphism нь орсон байгаа. За миний хувьд болохоор өөр ангаа бас дахин нэг ажиллаар явж ирээд тэ замдаа 9 тасархаа дээр түүр ингээд зогсон зураг байна. За энэ зурган дээрээс та бүхэн дээр class morphism-ийн амархан арга зааж өгье. За харах юм бол бүгдээрээ шүү дээ. Одоо class morphism-ыг хийхдээ ингэж хийхэд л болно. Маш амархан заяа. За энэ дээр байгаа за энэ зураг байгаа шүү дээ. Үндсэн зураг. За үндсэн зургаа болохоор бүгдээрээ Ctrl G гээд хуулсны дараа за болохоор class morphism-ыг өгөх хэрэгтэй. За яг саяны шиг filter руу ороод эхний ээлжинд caption blur-ыг сонгоод за энэ нь бол тохиромжтой хэмжээнд ингээ өгснийхаа дараа за view хэсэг рүү filter хэсэг руугаа ороод за түүний дараа caption blur-ыг энэ эсвэл filter
галерей руу орно. За фильтр галерей руу орсны дараа за сая нь болохоор бид нэр автоматар өгсөн байгаа нөгөө классмууд маань ингээ орчиж байгаа шүү дээ. За бүгдээр энэчнээс өөрсдийнх нь одоо энийг болохоор бүгдээр нь гоч болгоч. За бүгдээр энэчнээс болохоор өөрсдийнхөө дуртай юм бэлэн юм классуудыг нэ сонгож болно. За өөрсдөө ч гэсэн класс морфизмыг оруулж ирж болох байгаа. За өөрийнх нь preset юм классууд нь байгааг бүгдээр харж байна. За бүгдээрээ зүгээр өөрсдөө сайн оруулж ирсэн шиг оруулж ирж болно. Эсвэл ингээ шууд байгаа классыг нь сонгосны дараа окей дарчин. За түүний дараа яах вэ гэхээр бүгдээр M үсэг дараад ямар нэгэн дугуй ч юм уу дүрс ингээ сонгон заяа дөрвөлжин ч юм уу. За сонгосныхоо дараа яг үгээр энэ байгаа маскыг дарчна. За маскыг дарах юм бол за яаж ийн энэ маск руу нөгөө класс чинь ингээ орчиж гин гэсэн үг. За тэгээд ингээ хөдлөг гэхээр одоо ингээд асуудал нь ингээ шууд давхар ингээ хөдлөөд байгаас за зөвхөн энэ ингээд класс шиг одоо шууд энэ бүгдэнд нь ингээ класс оруулах нь гоё. За гэтээ аргыг нь олсон. За энэ ямар арга вэ гэхээр маш амархан. Өмнө нь би яагаад энийг боддгоо байсан бол за харах юм бол энэ чинь нэг юм гинжин шиг юм айкон байгаас за энийг дарчгаад болоо. За энийг дараад за түүний дараа энэ классыгаа энэ маск хэсгээ сонгож байгаа чирх юм бол за яаж ийн ингээл болоо. Класс морфизмыг ийм амархан хийж болдгийм байна гэдгийг би сурсан байгаа. За тэгээд одоо энэ зургийн сонгоод чирх юм бол ингээ хөдлөд байгаас тэггүй энэ артныгаа маскын дараа зүгээр хөдлөх юм бол шууд таанч классыг ингээ оруулж болохоор байгаа. За түүний дараа жоохон энэ дээрээ фильтр хэсгээсээ бүгдээрээ жоохон noise-ийг өгж болно. Эсвэл drop shadow дээр нь дарж байгаа drop shadow жоохон өгж болно. За энийгээ өөрөөсөө ингээд жоохон чимэглээ явчихж бас болохоор байгаа. За дахин нэг таахынд гүл тип буюу тип зааж өгье. За яах вэ гэхээр одоо энэ дөрөв чинь би дугуй болгомоор байна шүү дээ. Гэсэн маш амархан. За түүний класс болцсон байгаа шүү дээ. Энэ маск гэсэн байгаа. За энэ маск хэлсэн нь болохоор бүгдээрээ маск гэсэн дээрээ дарж агаад keyboard-наас control delete дарах юм бол ингээд цагаан өнгөөр дүүрдэг байгаа. За тэрний дараа control I тэгэх юм бол хар болж байна. За тэгэхээр класс нь бол байгаа гэхдээ харагдахгүй байгаа гэсэн үг. За түүний дараа бүгдээрээ энэ дуу дүрс ч юм уу шууд ингээд сонгочин заяа. За сонгосныхоо дараа control дарж байгаа энэ ellipse дээр нэг дар. За тэгэх юм бол энэ selectэлж байгаа шүү дээ. За түүний дараа болохоор энэ ellipse-ийг нүдийн дараад алга болгосны дараа нөгөө маск гэсэн дээр хар дээр оч. За түүний дараа бүгдээрээ зүр delete-лгээд болно. Control delete. За тэгвэл яаж юм? Саяны энд байсан дугуй дүрс маань энэ хэсэг рүү ороод за ямар ч дүрсийг иймэрхүү маягаар оруулж ирж класс морфизмээр ингэж ашиглаж болно гэсэн үг байгаа. За ийм маягаар оруулж ирэх маш амархан болж ийн гэсэн үг. За бүгдээрээ ингээ хөдөлгөөд үзээрэй. За одоо ингээ хөдлөх юм бол энэ drop shadow нийт нөхцөн байгаа учраас ингээ хөдөлж байна. За гэхдээ ингээ харах юм бол ингээ класс морфизмыг яг энэ хэсэгт оруулсан байгааг бүгдээр харж байна. За тэгээд энэ маск дээр очсны дараа хид хідэн шорткод байдаг. Control delete дарах юм бол шууд устдаа цагаанаар дүүрж яваас бүгдэнд нь ингээд шууд класс морфизм орчиж байна. Control I дарах юм бол харуулж байна. Control delete дарах юм бол уцаа цагаан болж байна. За энэ хэсэг дээр очсны дараа M хэсэг дарж байгаа. Дуртай хэсгээ сонгосныхоо дараа Control delete Control I дарах юм бол шууд энэ хэсэгт болохоор гадна талд нь одоо класс морфизм орчиж байна. За эсрэгээр нь болгомоор байгавал энэ хэсгээр очиж байгаад Control I дахиад нэг дарчих юм бол яг дөрвөлжсэн selectэлсэн хэсэг класс морфизм орчиж байна. За ийм амархан байгаа. За та бүхэн маш олон төрлөөр класс морфизмыг ашиглах байхаа гэж бодож байна. За бичлэгийг дуусганы үтсэнд маш их баярлалаа. За класс морфизмыг та бүхэн өөрсдийнхөө дизайн дээр маш их ашиглах байхаа илүү баялаг аргаар олон зүйлээр нэмээд гоё ашиглах байхаа гэж бодож байна. За миний хувьд болохоор маш олон постеруудыг сүүл энэ жил класс морфизмыг ашиглан маш их хийж байна. За удахгүй Figma гэдэг UI дизайнеруудыг энэ ашигладаг програмыг та бүхэн зааж өгдөнөө маш олон давуу талтай маш амархан аппликейшн байгаа. За та бүхэнд би эхнээс нь дуустал хүртэл сөөр мэдлэгтэй бүх зүйлийг та бүхэнд Figma зааж өгье. За тэгвэл дараагийн хичээлээрээ эргээд уулзцгаая. Баяр таа.